хаягдал ус дахин ашиглалтаараа Израиль, Сингапур, Америк, Австрали улсууд дэлхийд тэргүүлдэг. Цэвэрлсэн усаа хөдөө аж ахуй, аж үйлдвэр, тэрж байтугай ундны усны хэрэгцээнд ашиглаж байна. Тэгвэл манай улс хаахны үнэ вэ? Төрийн зүгээс ямар бодлого баримталж, ямар зохицуулалт хийж байна вэ? Нэгдүгээр хууль эрх зүйн хувьд ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт. Үйлдвэрийн хаягдал усан дээр хаягдал усны төлбөр ноогдуулах замаар усны дахин ашиглалтыг нэмэгдүүлэх хамгийн чухал бодлого барьж байгаа. Улаанбаатар хотын хувьд төв цэвэрлэх байгууламжаа стандартын дагуу ажилуулах нэн тэргүүний шаардлага байна. Төв цэвэрлэхэд ирж буй үйлдвэрүүдийн хаягдал усны бохирдол өндөр байгаагаас ачаалал нь эрс нэмэгдэх гол хүчин зүйл болж хаягдал усаа 80% цэвэрлэн туул гол руу нийлүүлж байна. Үйлдвэрүүдээс ариун доторгийн шугам нийлүүлж байгаа бохир усны бохирдлын голлох үзүүлэлтүүд бол яг стандартаас бараг 10-аас 30 дахин өндөр байгаа. Ингээд энэ нөгөө ахуйн бохир устойгоо холилдоод төв цэвэрлэх байгууламжид ирж байгаа усны бохирдол стандартаас 2-оос 3 дахин өндөр болж ирж байгаа. Үйлдвэрүүдээс гарч буй хаягдал усны бохирдлыг хаана, хэн, хэрхэн хяндаг вэ? Үйлдвэрийн хаягдал усны бохирдлыг байгаль орчны сав газрууд, байгаль орчны байцаагч нар болон салбарын хяналтын байцаагч нар улсын хэмжээнд хяндаг бол Улаанбаатар хотод ус сувгийн удирдах газрын хяналт нэмэгддэг. Дор бүрдээ үүргээ биелүүлж байгаа ч нэгдсэн бодлого хэрэгтэй байна. Яг нэг байгууллагаас тавих хяналт байхгүй болчихгоот ингээд ерөнхийдөө хяналт маш сул болчихсон гэсэн үг. Тэгээд дээрэс нь нөгөө хууль эрх зүйн орчин сул учраас өнөөдрийг хүртэл үйлдвэрүүд маань энэ өргөлсөн цэвэрлэх байгууламж барих нэлээд хойрог хандснаас өнөөдрийн нөхцөл байдал үүсэж байгаад байгаа. Оролцогч талуудын харилцан ойлголцол нэгэн зүгт харсан байдал хамгийн их чухал. Харамсалтай зарим нэг асуудлууд байна. Жишээлх юм бол цэвэр усны асуудал хариуцсан байгууллага нь хаягдал ус манад хамаагүй, эсвэл хаягдал усны асуудал хариуцсан байгууллага нь тэр цэвэр ус манад хамаагүй гэдэг байдлаар л бодох. Өөрөөр хэлбэл төрийн байгууллага нь орон нутгийн ч бай, төрийн ч бай, барилгын асуудал хариуцсан ч, усны асуудал хариуцсан ч, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан ч энэ бүх байгууллагууд бүгдээрээ хүний ууж болдог уснаас ахуулаад байгальд хаягдж байгаа хаягдал ус хүртэлх бүх процессд нь өөр өөрийнхөө үүргийг гүйцэтгэж нэгэн зүгт харсан нэгдмэл бодлогоор явах гэдэг дээр л хамгийн их анхаарах хэрэгтэй. Төр үйлдвэрүүдээ яаж дэмжиж байна вэ? Төр ус бохирдуулж буй аж ахуйн нэгжүүдэд төлбөр ноогдуулахаас гадна дэргэд цэвэрлэх байгууламжтай байхаар хуулинд заасан. Үйлдвэрүүд хаягдал ус цэвэрлэх байгууламж барьж стандартад нийцүүлэн цэвэршүүлбэл 3 жилийн хугацаанд ус бохирдуулсны татвараас чөлөөлөх зэрэгээр татвар болон бусад дэмжлэгүүдийг ч бий болгожээ. Газар шим үйлдвэр одоо цэвэрлэх боломж барьсан. Цэвэрлэх боломжоос гарсан усаа арилдыгээд аршид босруулах үйлдвэрт нийлүүлэхээр хоорондоо эхний шатнд гэрээ байгуул ингэ явж байгаа. За ингэхлээр зөвхөн одоо цэвэр бохир усны үйлчлэгээний төлбөрөөс хасагдаж хөнгөлөгдөж тооцох нь. Үйлдвэрүүдийн хаягдал усанд одоо цэвэршүүлэх үйлдвэрүүдийг ч гэдэг юм төрөөс бодлогын хэмжээнд импортоор оруулж ирэхэд нь татврын хөнгөлөлт үзүүлэх жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжих зорилгоор лабораторийн багаж тоонууд төхөөрөмж нийлүүлэх цэвэршүүлэх үйлдвэрүүдийг оруулж ирэхэд бол зах зээлийн доктортой үнээс гадна бас одоо яг импортоор оруулж ирж байгаа үнэн дээр үнийн хөнгөлөлт үзүүлэх засгийн газрын тогтоолыг бол хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Тэгвэл үйлдвэрүүд дэмжлэгээ хэрхэн хүртэж байна вэ? MCS Coca-Cola компани Монгол улсад үйлдвэрийн хаягдал усыг жишг хэмжээнд урьдчилан цэвэрлэж, хаягдал усыг эдийн засгийн эргэлтэнд аль хэдийн оруулж эхэлжээ. 2010 онд хаягдал ус цэвэршүүлэх байгууламжууд ашиглалтанд оруулсан. За тэгээ хамгийн эхлээд одоо механик шүүтүүрээр дамжин. Механик шүүтүүрээр дамжиж гарсны дараа бид нар химийн цэвэршүүлэлт хийдэг. За тэгээ химийн цэвэршүүлэлт хийгдсэний дараа бол биологи арган цэвэршүүлэлтээ хийдэг. За мембран шүүтүүрээр цэвэршүүлсэний дараа бол UV гэрлээр хариуцлага маань хийгддэг. За ингээд манай цэвэршүүлэлт маань дуусаад эцсийн хувцас маань загас амьдрах хүчин бүрдүүлж болох үс ийм цэвэршүүлэгдсэн үйлдвэр хаягдал ус гарч байгаа. Coca-Cola үйлдвэр урьдчилан цэвэрлсэн хаягдал усаа амгалан дулааны станц, ногоон байгууламжийн усалгаа зэрэг хэд хэдэн газарт нийлүүлж байна. За мөн машин угаалгын газрууд болон бетон зургийн үйлдвэрүүд манайтай гэрээтэй ингээд усаа аваад үйл ажиллагаанд хэрэглээд явдаг байгаа. 2025 он амгалан дулааны станц усаа өгөх төсөл маань амжилттай хэрэгжээд станцдаас усаа өгөөд эхэлсэн байгаа. Амгалан дулааны станцын 40% усных нь хэрэглээд манай усаар одоо хангаж байгаа ийм том төсөл болсон. Ингэснээрээ амгалан дулааны станц цэвэр усны нөөцийг 40%-аар хэмнэсэн жишг үйлдвэр болсон. Байгаль орчин нийгэмд ээлтэй үйл ажиллагаа явуулж байгаа тус компани татврын хөнгөлөлтөө эдэлж, эргээд эдийн засгийн хэмнэлт гаргах боломжиж үүсэж байна. Дахин ашигласан бохир усныхаа хэмжээгээр төлбөрөөс хөнгөлөгдөх боломж бүрдэн аж ахуйн нэгжийн орлогын албан татврын
22-ын 9-өр буюу нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдсэн ажлаар бид нар татрын хөнгөлөлт бас авах боломж бүрдэж байгаа. Бусад үйлдвэрүүдэд ч мөн энэ боломж нээлттэй. Одоогоор үйлдвэрүүдэд бэрхшээл дутагдал байгаач хандлага өөрчлөх ёстойг хаана хүлээн зөвшөөрч байна. Манай компаниудын зүгээс хэрвээ туул голыг бохирдуулаад авах юм бол зөвхөн Улаанбаатар хот төдийгүй тухайн компани ажиллах боломжгүй болох юм байна гэдгийг ойлгож эхэлж байгаа болов уу гэж бодож байна. Тэрнээс илүү чухал юм нь өөрийнхөө бизнесийн төлөө цэвэр бохируулсныхаа асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Аюул усаа цэвэршүүлэх хэрэгтэй байна. Боломж байвал аюул усаа эргүүлээд ашиглана. Дахиад бүр том боломж байх юм бол аюул усаараа ашиг олно гэсэн ийм л зорилготой энэний төлөө явах хэрэгтэй.